Сайн бацхан уу. Өнөөдрийнхөө бичлэгээр та бүхэндээ Америк нэгдсэн улсад амьдрахад яг сард ямар зардал гардаг вэ гэдгийг үнэн бодитоор нь танилцуулъя. За гэрээ аягаар ирсэн мэйлнүүдээ шалгаж байна. Энэ дээр ихэнх нь эмнэлгийн ч юм уу эсвэл янз бүрийн төлбөрийн нэхэмжлүүд байгаа хаа. Царианаас нь харагдаж байна. Ямар их юм бэ гэд. За 7 сарын 1 учраас байрныхаа мөнгийг төлөх гээд сууж байна. Америкт байрны мөнгөө сарын эхний 5 хоногийн дотор төлөх хэрэгтэй байдаг. Манай байрны хувьд гэвэл 2 bedroom буюу 2 унтлагын өрөө нэг том өрөөтэй юм байр. Бид сартаа $2350. Гэтэ энэ дээр нэмэгдээд ус хогны мөнгө гэд нэмэгдээд $2420 гарсан байна. За энэ дээр тогны мөнгөө бас тусна өөр компаниар дамжуулаад төлдөг. $94 бол ер нь гайгүй гарсан гэсэн үг. Манайх сардаа ер нь 100-аас 200 хамгийн ихтэй $200 гардаг хэрэглэнээс шалтгаалаад. За энэ дээр бол төлбөр $2514 гарчээ. За дараагийн хамгийн их мөнгө өргөдөг юм гэвэл хүмүүс байна. Манайх ам бол 5 учраас айгүй хүмүүстэй их мөнгө зарцуулдаг. За хүүхдүүд дайтайхан жоохон мөвчмөр байдаг. Тэгээд хүүхдүүд хоолны хажуугаар бас снактэй амны 100-аас юмнууд айгүй хэрэг иддэг байгаа. Тэгээд манайх дунджаар нэг сартаа $1200 бүрдэг байгаа. Энд дээр нэмэгдээд дэшиг бол нэлээд явж өгнө. За дараагийн юм нь гэвэл машины зээл байгаа. Машина зээлээр авсан учраас сар болгон бас төлбөрөө төлөөд явдаг. Манайх сайхан машина солиод төлбөрөө багасгаад одоо сард $607 төлж байгаа. За энэ дээр нэмэгдээд даатгал, машины даатгалаа сар болгон төлнө. Тэгэхээр зөвхөн машинд $710 төлж байгаамаа. За дээрэс нь нэмэгдээд жилд нэг удаа автомашинтай бол машиныхаа такс гэдэг юмыг төлдөг. Property tax гэд хаустай байшинтай хүмүүс байвал бас байшингийнхаа таксыг төлдөг, татварыг төлдөг гэсэн үг. Манай Виржиниа мужид бол айгүй их татвар төлдөг. Татварын хэмжээ нь айгүй их байт юм лээ. Зарим мужуудад тийм татвар авдаг юм лээ. Машиндаа бол машины татвар авахгүй, байшиндаа бол байшингийн татвар авахгүй гэдэг юм лээ. Энд бол жил болгон авдаг. За манай хуучин машин дээрээ машины марк энтерээс хамаарат бас өөр төлдөг юм лээ. Манай хуучин Lexus-тэй байсан чинь жилд $450 орчим төлж исэн санагдаж байна. Тэгээд энэ машин дээр одоо хэр төлөх юм сайн мэдэхгүй байна. За тэр жил болгоны татвар байна шүү. За дараагийнх нь болохоор нэг ярьсан. Дараагийнх нь за эрүүл мэндийн татгал манайх маш хямдхан төлдөг. $75 төлдөг. Би нэг түрүүчийн бичлэгнээр ярьжсэн 5 ам бүлтэй $1500 даатгал төлөхөөр гарч ирж исэн гэд. Тэгээ би өөрөө харахад тэгж гарч ирсэн байхгүй. Тэгээ би эрүүл мэндийн даатгалын одоо эйжент үнээр тэгж хямдралтай авсан байгаа. $75 гэдэг бол бүр амар гоё дийл. За дараагийнх нь life insurance амьсны даатгалд төгрөгтөөр хоёулаа нийлээд $147 төлдөг. Би нэг 60-д нөхөр нэг 80-д чөлөө. Тэгээд нийлээд $147 төлдөг. Эрүүл мэндийн даатгалаас тусдаа шүү амьсны даатгал гэдэг бас урдны бичлэгүүдээр ярьж исэн. Хэрвээ сонсоогүй бол сонсороо. Амьсны даатгал ер нь л аягүй хэрэгтэй шүү. Америкт байгаа хүн болгон авахыг зөвлөдөг би хувьдаа. Тэгээд нөхөртөө бас авсан байгаа. Залуу авах тусмаа авах юм бол хямдхан гэдээ яриад байгаа шүү дээ. Амьсны даатгал гэхээр нөгөө нэг зөвхөн өгсөн хойно гэр бүл нь даатгалыг авдаг биш шүү. Амьд байхдаа бас гэрэлж болдог. Ямар нэг өвчин тусгам бол тэр даатгалынхаа мөнгийг авч болдог гэсэн үг. За дараагийнх нь болохоор энэ аягүй хэцүү кредит картны мөнгөө сар болгон бас төлдөг. Битүүрийн хувьд бол жаахан кредит картны өртөө байгаа. Тэгээд тэр нөгөө нэг хэрэглэсэн кредит карт гэдэг чинь урдчлаад өөртөө байхгүй мөнгөө тэр картаараа ингээд хэрэглээд ч одоо өөрлөх гэсэн үг л дээ. Тэгээд тэр хэрэглэсэн одоо дүнгээ хувааж ингээд төлж ийн гэсэн үг сар болгон. Багада minimum payment гэж хэлээд байгаа те. Багада $600 төлдөг. Тэгээд их мөнгө гайгүй үедээ нэмээд төлөх боломжтой. За интернетийн төлбөр байна. Манайх интернет $70 төлдөг. Сар болгон. Хүүхдүүдийн цэцэрлэг, охины цэцэрлэгт хүүгээ нэмчихсэн
дунд хүүгээ нэмсэн 100-ны анги байд юм лээ том хүүхдүүдэд. Тэгээ хоёулаа нийлээ $120. Яагаад ийм хямдхан сард $120 шүү. Яагаад ийм хямдхан байна вэ гэхээр би бас ийм сабсиди гэдэг хүүхдийн child care assistant буюу хүүхдийн тусламжийн юмд бас хамрагдаад авсан байгаа. Ер нь л Америкт байгаагийнхаа болох юмнуудыг авъя хэрэглэе гэж боддог л доо. Зөв ч юм буруу ч юм мэдгүй байна. Тэгтээс хамаагүй ногоон карт нь аплайцсан ч юм уу хүмүүс иймэрхүү тусламжинд хамрагдаж болтгоо гэдэг юм байлээ шүү. Би бол тэрийг мэдгүй байна. Намайг үзээд ч юм уу энэ хүн ингэсэн байлээ гэд авчихваа. Тэгээд авсан чинь дараа ногоон карт авах гэсэн чинь болохгүй болчихгүй. Өмгөөлөгч хуульч хүнээс асуугаарай гэж хэлье. Netflix-дэндээ сард $10 төлдөг. Тийм ээ. За энэ юу вэ? Утасны төлбөр. Утас манайх айгүй их мөнгө төлж байгаа. Яа тэгэхээр 3 утастай нөхөр би тэгээд том хүү бид гурлаа шинэ утас авсан саяхан гурлаа зээлтэй тэгээд ингээд сар болгонд төлөөд явдаг. Тэрэн дээр тэр утасныхаа мөнгөн дээр нэмэгдээд line тэ скетл Mobicom гэд хэлдэг шиг тэр line-да бас мөнгө төлнө. 3 line нийлээд $130 байсан баха энд ингээд харуулчих. Бас нэг цаг мага Apple Watch гэдээ авсан. Тэднэрээ бүгдээрээ бас нэмэгдээ явдаг. Дээрээс нь нөхөр том хүү хоёр даатгалтай авсан дээрээ хэрвээ уцаа алуулах ч юм бол цаанаас нь ингээд буцааж явуулж өгдөг. Тэрэн дээр бас нэмж мөнгө төлдөг. Тэгэхгүй бол манай том хүү уцаа алуулган, манай нөхөр ч уцаа эвдэн айгүй цомс шүү дээ. Эмнэлгийн биел байна. Би яхад харуулсан. Жирэмсэн биш шүү гэхдээ. Би өөрөө яхад харуулсан байхгүй юу тэгсэн чинь $273-аас 85 яасагтаа тэгээ $177-гийн даатгал төлөөд би $9 төлөх юм байна. Эмнэлэг мөнтэй гэж хэлсэн биз. Дахиад эмнэлэг юм билээ. $220. Ими даатгалын мэдээллийг авах юм байна л да. Залгаад асуулахаас. Чөт хизээ нэр юм бэ? $23-ын тикет авсан байна. За энэ дээр нэмэгдээд нэг хаяа нэг гадуур хоолмол идчих юм бол тэгээд бүр нэмэгдээд явчин тавлаа болохоор гадуур нэг хоол идэхэд бараг доотлол нь $200 болно. Америкт нөгөө ресторанд ороход зөөгчдөө гарын мөнгө өгдөг. Тийм ёс байдаг. Тэгээ би өөрөө олон жил зөөгч хийжсэн учраас гарын мөнгөийг сайн тавихыг боддог. Яг Америкт амьдрахад зардал ямар байд юм бэ гэж асуусан хүмүүст хэрэгтэй байсан болов яг л байгаагаараа хариуллаа. Ямар нэгэн худлаа өмнө хачир байхгүй. Гэтэ айл болгоных өөр шүү мэдээж бид нараас их зардалтай айл байгаа, бага зардалтай айл байгаа. Тэ хүн болгоны амьдралын хэм маягнаас шалтгаалаад өөр зардлууд гарна гэдгийг та нар маань мэдж байгаа те. Тийм ээ. За тэгээд өөр асуултаа асуугаарай. Дараа уулзъя.